Намайг Гүнжинбатын Ганбаяр гэдэг. Би геологийн зураглалын инженер. 2009 онд ШүТ-ийн геологи газрын төсний сургуулийг геологийн зураглалын мэргэжлэр төгссөн. Одоо 10 дахь жилдээ энэ салбартаа яг мэргэжлэрээ ажиллаж байна. Тухайн үед намайг 10 төгсөж явах жилд геологи уулуурхаан салбар эд хүчээ авсан хамгийн их эрэлттэй ажлын байр, одоо ихтэй сургууль төгсөгч зөвлөмж өгдөг 10 байрны одоо 1-2-т нь явдаг байлаа. Тухайн үед тэгээ мэргэжлээс сонгох гээд өөрийнхөө хэмжээнийг судалж үзлээ л дээ. Харин энэ геологийн зураглал бол бүх юмны түрүүнд хамгийн ихний судалгааг хийдэг энэ геологийн салбар дотроо анхдагч юм байна гэдгийг олж мэдээд геологийн зураглалын ангийг сонгосон. Геолог бол яг судалгааны мэргэжил, байгалийн одоо үлдээсэн уулан мөр гэх юм уу та. Одоо бидний амьдралд өдөр болгон л геологийн процесс тохиолддог. Хамгийн наад захын жишээ үерээр нэг талаас хурц илэгдэж нөгөө талд хуримтлагддаг. Эднэрийн үүссэн дарааллыг тогтоож орон зайн байршлыг дүрслээд тэдгээрийг ялгаж тэмдэглээд хитийн төлөвтэй талбайнуудыг дүрсэлснээр геологийн зургийн агуулга ерөнхийдөө бүрдэж байгаа. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдсэн геологийн зураглалын ажлыг одоо түүхчилж үзэх юм бол 19-р зууны төгсгөлөөс эхэлсэн аялаач судлаачдын тэмдэглэлүүдээс эхлээд 40-50-ад оны үед өргөн хийгдэж байсан одоо Орос зөвлөлтийн геологчдын зураглалын ажлуудаас одоо системтэй судалгаа эхэлсэн байдаг. Геологийн комплекс 500-гийн болоод 200 мянган масштабын геологийн зураглалын ажлууд 60, 70, 80-ад онуудад маш эрчимтэй явагдаж нийт нутаг дэвсгэрийг одоо тухайн масштабын зураглалын ажлуудаар бүрхэж дууссан байгаа. Одоо энэ зураглалын ажлыг хийх одоо энэ гүйцэтгэхэд зөвлөлтийн геологчид үүний дотор одоо манай ахмад геологчид ах нар бүр зураглалын төрөлсөн экспедиц хүртэл ажиллаж байсан. Геологийн зураглалын үе шат бол бэлтгэл ажил, хээрийн ажил, суурин боловсруулалт гэсэн дараалалтай байна. Бэлтгэл ажилд болохоор судалгаа хийхээр сонгогдсон талбай тэр орчин болон судалгааны материалуудтай танилцж холбогдох мэдээллүүдийг цуглуулж одоо төлөвлөлт гаргаснаар эхэлнэ. Хээрийн судалгаа бол маршрут, завсрын суурин боловсруулалт, шалгах гэсэн дараалтайгаар явагдана. Тайлан бол тухайн талбай дээр хээрийн судалгааны явцад цуглуулсан материалаа шинжлэх ухааны үндэстэйгээр нэгтгэж тайлбарлаж тайлан гаргахыг суурин боловсруулалт гэж байгаа маа. Зураглал гоё ер нь одоо ажил мэргэжлээс таашаал авах мөчүүд их уул юм уу одоо ямарваа нэгэн саад бэрхшээлийг даван туулах болдог. Тухайн өндөрлөгт гараад буцаад эргээд харахад бас өөрөөрөө бахархах тийм мэдрэмж хамгийн наад захын жишээнд ирэхэд бол энэ байна. Тэгээд маршрутынхаа явцад шин олсон мэдээллүүдээ бусдад танилцуулахад бас их амттай байдаг. Мөн ингээд зэрэгэлдээ явж байгаа геологчийн хийсэн зураг яг минийхтэй нийцээд ирэхлээр би тэд одоо яг үнэхээр одоо нэг баг нэгдмэл тэгээд бүх ингээд яг нэг стандартын дагуу гүйцэтгэж байгаа гэдэг маань юмыг нэгээр хараад ижлэр дүрсэлдэг болсон байна гэд баг хамт олноороо бахархах сэтгэл ингээд ер нь манахаас бүрдүүлсэн мэдээллээр цаашаа одоо сонгос шалгаруулалтын талбайнууд ялгагдаж энэ нь улсын төсөвт одоо орлого тодорхой хэмжээний орлогыг бүрдүүлж өгдөг. Ингэснээрээ би бас улс их орондоо бас нэг тодорхой хэмжээний одоо үр бүтээлтэй ажилласан мэт санагдаж энэ бас их одоо өөрт бахархах мэдрэмжийг төрүүлдэг. Өнөөдрийн маршрутыг энэ L4892-ийн V гэсэн байр зүйн хавтгай дээр бол
энэ автгаан баруун урд хэсэг дээр төлөвлөе гэж бодож байна. Тэгээ хооронд нь 500 метрийн зайтай гэхээр чи өнөөдөр баг 7 км. Тий 7 км орчмоор төлөвлөчий тий. За тэгвэл хэдүүл ажилтаа гарах уу? За тэг. За өнөөдөр манайхаа Л48-ийн 92-ийн В автгаан баруун урд хэсэг дээр маршрут хийн. Хилцаагуудаа, чулуулгийнхаа хилцаагуудыг маш сайн тодорхойлоод, литлогоор нь сайн ялгаад, хэд хэдэн төрлийн хилцаагууд ялгагдах боломжтой. Тэрийг маш сайн хийгээд ирээрээ. Тэгээ энд бол хамгийн зүүн талаар бол Ганбаяр маршрут хийн. Энэ дунд хэсгээр бол Сүхбаатар ах явна. Баруун хэсгээр нь бол би явна. Тэгээ энэ хурц чулуулгуудынхаа хилцаагийг бол маш сайн тэмдэглэж зурж бичиж ирнэ шүү. Тэрийг анхаарах хэрэгтэй шүү. За, ингээ өнөөдрийнхөө маршрутандаа гарцгаая. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Зураглалд орснороо хүн илүү их чөлөөтэй сэтгэж болохыг олж мэдсэн юм л да. Тэгээд зураглалыг би сонгож 3 дугаар курстэй ороод одоо мэрэгжлийн дадлага буюу үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Тэгээд судалж байгаад 3 тасд компани дээр очиж дадлага хийх гэсэн юм аа. Би дадлага оюутан байна гэд хэлсэн чинь. Лүндүгөө бол намайг бол ерөөсөө тооч чараагүй. Чи гараад энэ хажууд талын шуудангийн салбараас очиад хэвлэл аваад тэр. Хэвлэл авчираад карантинаас ус гоожулж байгаад хэсэг хугацааны дараа саваа тосоод ус уцалгаад цай чанаатах. Ерөөсөө энэ үгийг бол над руу харалгүйгээр нуруугаараа хэлчихэд за чи хаанаас яаж яваа хөөхтэй гэсэн. Гэхдээ би танай компанид дадлага хийх хүсэлтэй хөөхтэй байна гэсэн. За 45 жил би одоо зураглалыг явж штэ. Энэ хугацаа одоо энэний нэг нь одоо миний шав одоо энэ Ганбаяр байж байна. Олон шавнар байгаа. Төмөрч өдр гээд миний одоо бүр 82 онд сургууль төгсчихсэн тийм хүүхэд маань явж байна. За энэ одоо 2008 оноос хойш надтай цуг явж байгаа энэ хүү байна. Ингээд энэ олон шавнар одоо ингээд хээр яваа нөгөө судалгаагаа хийгээд бид нар чинь одоо ингээд энэ зураг зохиож байгаа шүү дээ. Энэ хугацаанд бол маш их зүйлийг сурсан. Лүндүгаагаас дараад нь Чөдрийнхаас маш их зүйлийг сурсан. Геологийн зураглалын одоо мөн чанар, одоо геологийн зураглалын инженерийн баримтлах зарчим, одоо ажилдаа яаж хандах уу тий. Геологийн зураглал төдийгүй амьдралд яаж хандлах уу тий. Маш их зүйлийг би бол одоо төмөрч өдөр одоо багшаасаа сурсан. Цаашдаа ч их зүйлийг сурна, их зүйлийг хамт хийн гэж боддог. Энэ чинь иймэрхүү юм шиг шүү дээ. Одоо яг энэ агралын жижигхэн зургас дагуу байна шүү дээ. Энийг 2 3 судлууд, жижигхэн кварцын судлууд. Тэгээ судал орчимдоо ийм нэг кварц рецитийн сулхаан хувиралтай юм байна. Тэгэхээр эднээсээ тус бүрээс нь дээжлээд тэгээ энэ массивынхаа энийг жижиг битийнхаа зах руу одоо тэрүүгээр зааглагдаад байна шүү дээ. Тэр зааг дээрээс наатлын эндоконтактын хэсгийг үзэж гараад цаатлаас нь тэр харлаад байгаа органикаас нь бодвол дээж аваад шлифтээд тэгээ хувирлынхаа тэр контактын хувирлынхаа хэмжээ дамжаа өргөн параметрыг тэмдэглэж нөөц. Би дадлага хийхээс эхлээд их айгүй тийм сайн геологуудын гараар үнэхээр дамжсан байт юм байна. Одоо бодоход ажил дээрийн гавьд ажилтан тогтох, лүндэв, гүрцөө гэсэн ах нартай цуг ажилласан. Яг тухайн үедээ бол манай зураглалын хамгийн одоо шилдэг гэгтгэр ах нарын гараар дамжиж геолог болсондоо бол одоо үнэхээр баяртай байдаг.
одоо 2008 оноос Тийм байна. 8 оноос тий. Сургууль ангид Тий. Бишээ өгийн нөө. Өгийн нуураас Тий. Та үетэйс ч юм бол 83 оноос хойш 3 сайхнаас хойш л Тий. хамт явж шүү дээ. Оо. 30 30 хэдэн жил явж тий. Тэгэхээр 35 жил байна. Тий. Ингээд одоо та бид гурав ч юм бол 3 үеийн одоо багш шавын барилдлагатай 3 үеийн геологчд байна шүү дээ. 3 үеийг явж Тий. байна тий. Геолог дотор зураглал бас их хүнээс янз янзын чадвар их шаарддаг. Хамгийн наад зах нь одоо энэ байгалийн үзэгдэл хор бороод салхи шуурга тэрнтэй шууд нүүр тулна. Нэгэнтээ гарсан бол тэгээд ажиллаа хаяад дундаас нь хаяад явна гэж байхгүй шүү дээ. Тухайн хүнээс одоо бие физиологийн болон оюун санааны бас чадамжуудыг шаарддаг. Сайн баримжаагүй байхдаа төөрдөг байлаа. Тухайн үед бас шантраад одоо энийг би ч чадах уу да гэсэн бодлоо төрчихсөн. Тэгээд үдсэн харснаа зургаар илэрхийлж байгаа учраас бас урд үс сайтай байх ёстой. Мөн энэ чинь инженерийн ухаан учраас тодорхой геологийн биетийг гадаргуу дээр ямар байж байгаа байрлал тэр одоо орон зайн хувьд ямархуу байрлалыг эзэлж байгаа вэ гэдгийг дүрслэх учраас энэ тухайн мэрэгжилтнээс урд үг их шаарддаг. Геологийн зураглалыг одоо гүйцэтгэж байгаа масштабаар нь ангилж байгаа юм л да. Энэ нэгийг харьцах 500 мянга, нэгийг харьцах 200 мянга, нэгийг харьцах 50 мянга гэж. Монгол улсын нутаг дэвсгэрийг сая 500 мянган км квадрат гэж ярьдаг. Үүнийг 200 мянганы зураглалаар бүтэн бүрхсэн байгаа. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхлээр геологчид хоорондоо 2 км-ийн зайтайгаар Монгол улсын хэмжээнд бүтэн яваа зураг зохиоцсон гэсэн үг. Одоо бидний гүйцэтгээд байгаа 50 мянганы зураглал буюу геологчид хоорондоо 500 м-ийн зайтайгаар явж байгаа ажил маань 30% байна. 500 м явснараа бид хэд өмнө явснаасаа 4 дахин илүү одоо нягт тороор явж байна. За маршрут маань ерөнхийдөө талдаа орж байна. Энэ зэрэгэлдээ 500 м-ийн зайтай хүмүүс маань ойролцоогоо алхаж байгаа нь сая харагдлаа л да. Өнөөдрийн маршрут 7 км. 7 км-ийн дийлэнхийг нь яваад ерөнхийдөө дуусах шатандаа орж байна. Маршрутынхаа явцад чулуулгийн өөрчлөлт болгоноос дээж авч. Тэгээд тухайн чулуулаг дээр ажилтны цэгүүдийн дугаарыг тавьдаг. Геологч болон геологийн судалгаа гэдгийг бол манай ард иргэд их буруугаар ойлгож байна. Зарим нь бол их юу штэ. Одоо жишээлбэл ингээд цуг ингээд маршрутанд яваад нэг 2-3 км хэртээ цуг алхаад яг юу хийдгийг ингээд сонирхоод тий танаа мэрэгжил чинь гоё юм биш үү гэж хэлжсэн хүмүүс бас их. Бид одоо энэ байгаль дэлхийгээ таньж мэдснээр учирч болох бол одоо байгалийн гамшигуд шүү дээ. Байгалийн гамшиг гэдэг чинь геологийн процесс шүү дээ. Тэрнээс сэрэмжлэхтэй тухайн хэсэгт ямар үйл явц болсныг сэргээж нэг зургалж байгаа. Тэгээд тэр байгаа биетүүд маань яаж хоорондоо барьж байгааг ингээд нэг дүрсэлж байгаа. Гурав дахь нь бол энэ хэсгээс аль нь цаашдаа улс орон ард иргэдэд хэрэгтэй вэ гэдгийг зам дагаж хөгжил ирдэг гэдэг бол замыг тавих үндэс нь геологийн судалгаанаас ихтэй байд юм. Энэ дунд чирэгтэй боржингийн биетийг ийм нарийн судлалын биет зүссэн байна. Энэ болохоор
жижиг ширхэгтэй лека гранит байна. Лека гранитийн 5-8 см зузаантай судлын бит. Одоо энэний байрлалыг хэмжихэд яг одоо ийм унлан тодорхой мэдэгдэж байгаа ийм бит дээр бол шууд зэрэгцүүлж бариад унлын өнцөг 43 градус. Энэ одоо геологийн хөгжлийн түүхийг агуулсан байх ёстой. Мөн чулуудлын одоо энэ хилцааг битүүд биш, битүүдийн орон зайн хэмжээсүүдийг төрсөлсөн байх ёстой. Тэрний төсөөлөл анхдагч төсөөлөл зурганд орсон байх ёстой. Тэгээд тодорхой этийн төлөвтэй талбайнууд ямар хэсэгт тархсан байна. Тэдгээрийн мэдээллийг агуулсан байх ёстой. Эднийг сайн бодоод тэгээд зураг зурх хэрэгтэй. Геологийн нэг сайхан нь болохоор баг хамт олон 6 сарын дийлэнх хугацааг нь цугтаа өнгөрөөж ийн. Гэр бүлээс илүү их цагийг баг хамт олонтойгоо өнгөрөөдөг болохоор нэг тийм гэр бүлсэг тийм халуун дулаан уур амьсгалтай л да. За сайн байна. Сайн жирөө. Сайн ажирлаа. За та сайхан тусгай. Сайн засч байна, сайн засч байна. Ажлаас дөнгөж бууж ирээд манайхаа одоо дөнгөж дээж мэж буулгаад байж байна. Бид нар ээлж шуурх амжилтаа илгээл өчигдөр гараал. Манайх ер нь ажил сайн явж байгаа. Одоо нэг 2-3 лист явах хэвээр. Одоо манай залуучууд өнөөдөр маршрутнаасаа буугаад ирээд байж байна. Өнөөдөр бас жоохон оройтч бууж байна да. Тийм үү. За хүндрэл бэрхшээл юу байна? Орон нутгийн мөтгийнхаа ойлгож байна уу? Гэхдээ ер нь хэр тал дээр бол харьцангуй гайгүй байгаа шүү дээ. Энэ авийнхан бол ер нь бидний ажлыг аваа ойлгоод янз бүрийн одоо сөрөгийн ярих асуудал ер нь гайгүй байгаа. Бас нэг үеийн бодвол орон нутгийнхан чинь бас юм наантай цаантай ойлгодог болсон шиг байна. Одоо бидний тэр хийж байгаа геологийн ажил чинь орон нутгийнхан маш хэрэгтэй ажлууд байна шүү дээ, тий. Удаг усны тооллогыг хийж чинь, найрлагыг хийж чинь. Одоо хөшөө дурсгал балах сууд юу байна, бүгдийг хаваржаа туслангуудын бүгдийн тоолоод өгч чинь. Энийг бас орон нутгийнханд сайн ойлгуулж өгөх юм бол бидний ажлын бас нэг давуу тал болж байгаа шүү дээ. За өнөөдрийн маань маршрут дуслаа. Чулуу болгон маань дугаартай байгаа. Дугаар болгоно нь уг чулууныхаа байрлалыг илтгэн. Тэгээд эдгээр одоо энэ бол манай чулуун карт. Үнийг ашиглаад тайлан бичдэг байна. Би ер нь өөрийгөө их азтай гэж тооцдог. Учир нь бол Монголдо одоо шилдэг инженер болох Шарв Самбуугийн Лөндөв гэж хүнийг одоо таагаж нэлээд хэдэн жил маршрутанд явсан. Одоо багшаа гэж хэлдэг. Манай Лөндөвгөө бидэнд ингэж сургад юм. Геологийн зураглал бол газрын хэвлийг таньж ашигт малтмлын ордыг нээх түлхүүр юмаа гэж. Энийг одоо би болон манай залуучууд мөрдлөг болгож ажиллахыг хичээдэг.